Хүнсний тухай хуулийг бол дэмжиж байгаа. За хэдэн зүйл тодруулж асуугаад бах. За хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд гэж одоо зүйлүүд байна. За үүнийг одоо хяналт, шинжилгээ, баталгаа энэ зүйл дээр одоо яг манай дээр яаж явж байгаа? Энэ хуулийн дээр яаж тусгасан бэ? Орсон байгаа юу? Эсвэл мөн одоо иргэдийн зүгээс сүлжээгээр за манай байж болох бүхэл инфлюенсерүүд болон энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурчилдаг. За үүнд нь иргэд бол одоо ямар нэгэн баталгаа, нотлохоо гэдэг энэ зүйлийг хаанаас үзэж болох вэ гэдэг зүйлийг бол их асуудаг. Ялангуяа одоо манай энэ тэтгэврийн хөгжтүүд, өвдөж зовсон хүмүүс, за тэгээд янз бүрийн одоо хүмүүс маань энэ зүйл дээр бол их эдийн засгийн хувьд болон за мөн нөгөө талаар бол одоо бие махбодоор бол одоо хохирох явдал бол байдаг. Энэ тал дээр хийсэн одоо судалгаа юу байна уу? Энэ дээр одоо ямар нэгэн хяналт зүйл байна уу? За үүнийг одоо ер нь бол хэрхэн яаж зохицуулах вэ? Хүнсний тухай хуулиараа одоо зохицуулах байдгүй лээ. Яг нөгөө хүнс болон эрүүл мэндийн салбарын дунд нь хаягдчихдаг. Ийм одоо асуудал байгаад байгаа. За эргээд үзэхээр бол энэ өөрөө нэлээд одоо сошиал ертөнцийн одоо хөгжсөн орчинд бол асар их газар авах хандлагатай байлээ. Бараг зарим нь бол одоо үндсэндээ энийг уугаад идчих юм бол одоо ерөөсөө им уугаад хэрэггүй, эмнэлэг твтээд хэрэггүй гэд тавьдаг. За үүнийг нотолж баталсан ямар нэгэн одоо үнэлгээ, нотлохоо, судалгаа, статистик мэдээлэл нь байдаггүй. Тийм учраас энэ тал дээр одоо яг энэ хуулийн дээр ямар зохицуулт тусгасан байгаа вэ? За хууль санаачлагч Минд хоёрын мандахаа хариулъя. За Эрдэнэт гишүүнд бас баярлалаа. Маш чухал асуудлыг бас хөндлөө. За ер нь бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой хуулийн хууль эрх зүйн зохицуулалт Монгол улсад эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар бол зохицуулагддаг байгаа. Сая 2024 онд бол шинжилэн найруулсан 4.1.4-4.1.40-дээр эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тодорхой хэлбэр тунгаар хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийтлэг гаралтай тарилгаас бусад хэлбэрийн бүтээгдэхүүнийг гэж тусгасан байдаг. За мөн энэ хуулийн үйлчлэх хүрээ 3 дугаар зүйл дээр бол 3.1 энэ хууль хүний эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнтэй холбогдсон харилцаанд үйлчлэх бөгөөд мал амьтны эрүүл мэндийн хэрэгсэл хариуцлал халдваргүйтгэлийн бэлтгэл хичээлийн нэмэлттэй холбогдсон харилцаанд үйлчлэхгүй гэсэн ийм зохицуулттай. Тэгэхээр энэ хууль бол хүнсний одоо энэ хүнсний тухай хууль буюу энэ ерөнхий хуульд бол тусгагдаагүй. Энэ өөрөө бүр наривчилсан одоо хяналтын асуудал болон одоо яг ямар бүтээгдэхүүн хамруулах асуудал энэ эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар бол зохицуулагддаг. За Эрдэнэт гишүүн нэмж тодруулъя. За тэгэхээр нөгөө эрүүл мэндийн талаас ярихаар энийг хүнсний хуулиар бас зохицуулах ёстой гэж яриад байдаг. Тэгэхээр энийг яг дунд нь хаяхгүй хэдүүлээ тусдаа хуулиар наривчл зохицуулах хэрэгтэй байна гэж бол би бол тэн дээр бол санал нэг байна. Яг хүнсний ерөнхий хуулийн дээр бол энэ талаар бас тодорхой хэлцэлгийн явцад бол нэмэлт зүйлүүдийг бол оруулах шаардлагатай болов гэж бодож байна. За хоёрдугаар нэг зүйл асуухад нэг зүйлийг сонсоод одоо манай энэ бясалгыг хүнсний одоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд дээдл нь 1 жил хадгална гэдэг стандарттай юм шиг. Тухайлбал одоо бяслаг гэхэр чи манад бяслаг үйлдвэрлээд бяслагч нь 2-3 жил болж хамгийн сайн чанарын бяслаг болдог гэхэд манай хүнсний хуулинд 1 жил байна гэж заасан. Устдахаас өөр аргагүй юм бололтой болсон. Тэгээ иймэрхүү нэг юм зөрөлдөөнтэй гэдэг юм уу ийм зүйлийг одоо яаж зохицуулах юм бэ энэ хуулиар? За улсын хурлын гишүүн мандахаа нэмж хариулъя. За манай яг хүнсний яг мэргэжлийн судлаач нар маань бас энэ бяслагтай холбоотой бяслагийг хадгалагтай холбоотой асуудал дээр хариулт өгөөрэй. Ер нь бол хүнсний тухай хуульд энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй холбогдох ерөнхий зарчмын одоо асуудлуудыг бол энэ хуульд одоо тусгаж оруулах нь зүйтэй. Гэхдээ наривчилсан асуудлуудыг илүү хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын тухай хуулинд оруулвал илүү нөгөө процессын одоо ийм наривчилсан хууль байгаа болохоор тийшээгээ тусгаж оруулвал бас зүгээр байх гэж бодож байна. Гэхдээ бас хилцэх одоо эсэх
шийдэгдээд явхаар одоо ажлын хэсэг гараад явах юм бол энэтэй холбоотой асуудлуудыг наривчлаад оруулах хилцэж болох байхаа гэж бодож байна. За тэгээд бяцлагтай холбоотой асуултуудыг манай экспертүүд хариулнаа. За улсын хурлын гишүүн Ганбаатар. За сайн байцгаана уу. Бяцлагтай холбоотой асуудлыг би хариулъя. Тэр тухайн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийн технологиос онцлог байдаг. Зарим бяцлаг нь бол жилийн хугацаатай, зарим нь 3 жилийн дараа боловсрч гүйцэтгэх гэсэн. Тэгэхээр худалдаанд гарснаас хойш 1 жилийн хугацаанд хадгална гэсэн. Түүнээс тэр технологи нь гүйцээгүй, боожилтны явд дуусаагүй бол худалдаанд гарахгүй гэсэн үг шүү дээ. Гарснаас нь хойш энийг бид нар яг 1 жилийн хугацаанд хадгалах буюу 1 жилийн хугацаанд хэрэгэл дуусгах ёстой гэсэн үг. За ийм хариулт өгье.